А бид нар бол одоо 7-2 тээвэр хөгжлийн банкны туузын дарга Инх тайван гэгч хүн одоо манай компанитай холбогдуулж одоо хэвлэл мэдээллийн байгууллагаар одоо буруу ташаал мэдээлэл одоо сүүлийн үед нэлээд цацж байгаа. За энэтэй холбогдуулж манай компанитай одоо яригадаад байгаа энэ асуудлын талаар бас тодорхой тайлбар хийж та бүхэнд бас үнэн зөв мэдээллийг өгье гэж энэчээ хүрэлцэж ирсэн юм аа. За 2013 оны 7 сарын 22-ны өдрийн сонин болон өдрийн сонины одоо вебсайт болон сайт дээр оюуны ундрагийн Отхон баяр Just Group-ийн ерөнхийлөгч Иш Батгүйтэй одоо ярилцаад Багнуурын дулааны станцаас тодорхой хэмжээний хөрөнгийг одоо хадгаламж банкыг худалдаж авах ийм зориулалтаар шилжүүлүүлсэн байна гэсэн ийм агуулгатай мэдээллийг бол одоо өдрийн сониноор дамжуул затсан байсан. Бид хүн бол тухайн үед бол энэ мэдээллийг бол одоо зөрүүтэй мэдээлэл байна гэдэг агуулгаар бол хүлээж аваад тухайн үед нь бол хүлээцтэй хандаад асуудал бол яриаггүй. Энээс хойш одоо 7 сарын 30-нд одоо манай санхүү борлуулалтын хэлтсийн дарга одоо Инх цэцэг гэдэг энэ хүн энд сууж байна. Энэ хүн рүү утсаар яриад одоо энэ мэдээллийн талаар өдрийн сонинтой холбогдсон мэдээллийн талаар бас лавлага авсан юм билээ. Тэгээ тэр лавлагагаа одоо нэг талаар бол энэ хүн тодорхой дараа нь ярих бах. Энэ дээр бол бас л энэ тухайн одоо утсаар ярьсан зүйлээ эргэж мушгиж одоо MBS телевизээр бол удаа дараа одоо манай байгууллагаас тодорхой хэмжээний одоо мөнгийг Отхон баярын заавараар Just компанид шилжүүлсэн мэтэр ийм мэдээллүүд цацагдж байгаа явдалд одоо манай компани бас нэр хүндэд нөлөөлж байна гэдэг энэ агуулгаар бид хүн энэ хэвлэлийн богор оролцож байна. Өдрийн сонинд одоо өөрөө энэ мэдээллийг буруу ташаа ийм мэдээлэл өгчгөөд тэрийг одоо өдрийн сониноос нотлохоо баримт шаардахаар нь над руу одоо миний утсыг олоод ингээ ярьсан байгаа. Тэгээ яриад одоо тийм юм шилжүүлээгүй, ийм холбоо байхгүй гэж хэлсээр байтал одоо ярьсан мэтэр бүтгэж энэ бүх одоо хэвлэл мэдээлэл болон одоо сүүлдээ бүр зурагтаар ингээд ярьж байна. Энэ үүнд бол одоо маш их харамсаж байна. Тэгэхээр энэ тэгж ярихдаа бас энэ хүн маань бол юу яасан байгаа? Бичлэг хийсэн байгаа. Надтай ярихдаа. Тэгээд тэр бичлэг хийж байна гэдэг чинь дээрэс нь одоо 22-нд гарсан мэдээллийг 30 надтай ярьж байна гэдэг бол зүгээр одоо би энэ компани нэгтлэнтэй ярьсан одоо яг ярьж байгаа юм л одоо гүтгэж ингэж ярьж явнаа. Тэгэхээр энд бол одоо үнэхээр их харамсаж байна. Миний болоод манай компани дээрэс нь одоо эрчим хүчний зохицуулах хорооны даргын бүх эрчим хүчний газруудын одоо энэ байгууллагуудын нэр хүндэд бол халдаж ийм одоо ноцтой гүтгэлэг явуулсанд бол үнэхээр их харамсаж байна. За энийг бол би шүүхийн байгууллагад бол хандсан байгаа.